Сайн байцгаана уу? English is second language буюу англи хэлний анхаар шатны хичээлийн номер 2-5-таа морилно. Түрүүчийн хичээлээр бид нар to be буюу байх, болох гэдэг үйл үгийн хувирал, төлөөний нэр дээр хэрхэн хувирах, тэр to be-гийн үгүйсгэлийг үтсэн байгаа. Энэ хичээл дээр үргэлжлүүлээд асуултууд яаж асуух вэ? Ямар асуултуудыг тавих боломжтой вэ? Асуултуудад хэрхэн хариулах вэ? Гэт амьдралын бидний өдөр тутмын жирийн хичээл, ажил, сургууль, өдөр тутмын амьдрал дээр байнга хэрэглэгддэг үгнүүдийг ашиглаад ярьж сурна гэсэн үг. За, өнөөдрийн хичээл болохоор to be-гээр асуулт асуух, тийм ээ? I am, he, she is, you are, they are эднэрээр яаж асуулт асуух вэ гэж байна. За, жишээлбэл I am, he is, she is, it is. We are, you are, they are гэсэн ингэж өгүүлбэр дээр хэлэгдэн, тийм ээ. Жишээлбэл I am old, she is pretty, he is Thomas гэдэг ч юм уу, тийм ээ. Би бол хөгшин, энэ эмэгтэй бол хөөрхөн, тэр эрэгтэй бол Thomas гэдэг үгнүүдийг бид хэлж сурсан байгаа. За, энэ хичээл дээр асуулт асууж сурна гэсэн үг. Am I late гэж асууна. Энэ үйл үгээ эхэнд нь хэлнэ гэсэн үг. Энэ дээр бид нэр үйл үгээ хоёрдугаарт нь хэлжсэн үлийн эзэн нь эхэндээ байсан бол одоо асуулт асуухтаа үйл үгээ төрүүлж хэлнэ гэсэн үг. Жишээлбэл би хоцорсон уу гэж асуувал am I late? Би хоцорчихсон уу гэж асууж байна, тийм ээ. Is he гэж асуух нь. Is she? Is it гэж асуух нь. Жишээлбэл энэ улаан уу гэж асуувал is it red гэж асууна, тийм ээ. За, are we, are you, are they. Тэгээд жишээлбэл are we waiting, бид нэр хүлээж байгаа юу гэж асуух нь, тийм ээ. Are you Sarah, чи Сара юу? Та Сара юу гэж асуух нь. Жишээлбэл are they Mongolians, тэд нэр монголчууд уу гэж асуух юм байна, тийм ээ. Are you happy, чи аз жаргалтай байна уу гэж асууж байна, тийм ээ. Үйл үг нь эхлээд дараа нь үлийн эзэн нь тэгээд тэмдэг нэр буюу happy, late, easy, lazy гэсэн үгнүүд орох нь байна, тийм ээ. За, ингээд асуулт асуухыг сурлаа. Асуултны дараа богино хариултуудыг энд бичсэн байна. Энэ богино хариултууд дээр тийм ээ, би хоцорлоо гэсэн утгаар одоо хариуллаа гэх юм бол yes I am, тийм ээ, би бол гэж хариулж байна, тийм ээ. Үгүйсгсэн хариултыг хэрхэн өгөх вэ гэдгийг энэ хоёрдугаарт нь оруулсан байна. Энэ дээр жишээлбэл no I am not, үгүй би биш. Жишээлбэл ингэж асуусан гэж бодъё л та. Is he your father гэж асуужээ. Энэ эрэгтэй таны аав уу гэсэн чи no he is not гэж хариулж болох юм, тийм ээ. Гэх мэтлэн. За, ингээд асуултуудын жишээ энэ доор бичсэн байна. Who is that man? Тэр эрэгтэй бол хэн бэ гэж асууж байна, тийм ээ. Та нар анзаарсан бол энэ үгэн дээрээс эхлээд биднэрт тусалдаг WH-ээр эхэлсэн үгнүүд орж эхэлсэн байна энэ дээр. Асуултанд эдгээр үгнүүдийг хамгийн эхэнд бичнэ гэсэн үг. За, бид нар жишээлбэл am I late гэж асууж исэн бол why am I late гэдэг юм уу, тийм ээ. Who is that man? How are you гэж асуултууд асуухдах нь, тийм ээ. Чи хэр байна да гэсэн үг, тийм ээ. How is your mother гэж асууна, тийм ээ. Ээж чинь хэр байна да гэж асуувал. За, ингээд WH-тэй үгнүүд болохоор асуултан дээр хамгийн ихэнд хэрэглэгдэх нь байна. WH-тэй үгнүүдээс гадна how гэдэг үг бас өгүүлбэрийн ихэнд ордог гэсэн үг. WH-тэй үгнүүд why, яагаад, тийм ээ. Яагаад. Why are you late? Яагаад чи хоцорсон бэ гэж багш асууж байна. Тийм үү? За, дараагийнх нь болохоор where. Where is she
тийм ээ. Тэр эмэгтэй хаана байна? Where is my key гэж асууж болох юм тийм ээ. Миний түлхүүр хаана байна гэд. What is your name? Чамайг хэн гэдэг бэ гэж асууж байна тийм ээ. What гэдэг нь болохоор хэн гэдэг вэ гэж асууж байна. Чиний нэрийг хэн гэдэг вэ? Who, хэн гэсэн үг тийм ээ. Who are you? Чи хэн бэ? Who is your father? Чиний аавыг хэн гэдэг вэ гэдэг асуултанд эхэлж who гэж оруулж байна тийм ээ. За хамгийн сүүлийн WH-ээр эхэлсэн үг бол when гэдэг үг байна. Хизээ. When are you coming? Хизээ чи ирэх вэ гэсэн үед оруулна гэсэн when гэдэг үгийг. За тэгээд how are you гэдэг энэ үгнүүдийг бол цээжилчих хэрэгтэй. Энэ жишээ өгүүлбэрүүдийг ингээд өдөрт ердөөсөө 5 минутыг англи хэлэн зарцуулснаар та урд нь мэдгүй байсан үгнүүдээ мэдхээс гадна өгүүлбэрийн бүтэц, өгүүлбэрт яаж хэрэглэгдэх үү, асуултанд яаж хариулагдах уу, асуугдах уу, яаж асуултанд хариулт хэлэх үү гэд эднэрийн бүгдийг сурна гэсэн үг тийм ээ. За ингээд өнөөдрийн хичээл дээр цөмөөрөө to be асуултуудыг хэрхэн асуух, хэрхэн хариулах, богино хариултуудыг тэгээд дээрээс нь WH-тэй буюу why, where, what, who, when гэсэн үгнүүдийг өгүүлбэрт хамгийн урд нь хэрэглэх талаар үзлээ. Энэ дэр мөн how, хэрхэн, яаж гэдэг үгийг бас эдгээр үгнүүдийн нэгэн адилаар өгүүлбэрийн эхэнд асуултанд хэрэгэлдэг болохыг мэдэж авлаа. Ингээ хамгийн сүүлд түрүүчийн хичээлийн даалгаврын талаар ярилцъя. Энэ даалгавар болохоор Thomas is old man. Thomas бол хөгшин эрэгтэй хүн. This dog is 4. Энэ нохой бол 4 настай тий. It is sunny. Энэ бол нартай байна гэсэн 3 өгүүлбэрийг үтсэн байгаа. Тэгээд өнөөдрийн хичээлээс асуух зүйл байх юм бол комментэнд үлдээгээрэй. Өнөөдрийн хичээлтэй хамт байсан та нартай баярлалаа. 3 ширхэг асуултыг даалгаварт уламжлах ёсоор үгүй. Энэ дээр чиний нэрийг хэн гэдэг вэ? Чи хэдэн настай вэ? Тэгээд чи хизээ ирэх вэ гэсэн 3 өгүүлбэрийг багштай өөрийнхөө боломжоор бичээд өөр асуух зүйл байвал бас комент хэсэгт үлдээгээрэй. За баярлалаа.